Цаг гаргасан баярлалаа Ноён Кларк. Юуны өмнө Монголд ямар шинээр гарч ирж буй тэмчх олонд танигдаагүй байж болох хөрөнгө оруулалтын боломжууд байна гэж харж байна вэ? Good morning and thank you for the invitation. Өглөөний мэнд жаргалмаа. Өрсөнд баярлалаа. Тэмээ хөрөнгө оруулалтын зарим боломжууд газрын хор элементийн салбарт байгаа гэж харж байна. Some of the more obscure investment opportunities are going to be in Энэ боломжийг ажил хэрэг болгох, нөөц баялгаа тогтоохын тулд хийх ажил ч их байна. still a lot of work to be done to realize that. Учир нь агуулгаас хамаарат газрын хор элементийг нийлүүлэх, тээвэрлэхийн тулд өөр тээвэр логистикийн сонголтуудыг ашиглах хэрэгтэй. Rare earth, because of its concentration. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо боловсруулбал агарын тээврээр тээвэрлэх боломжтой. Options if you process that type of product locally. Тэр утгаараа алтны бүтээгдэхүүнтэй адил гэж харж болно. So a lot more Өөр зах зээл нийлүүлэх, борлуулах боломжтой. to be distributed or sold in different markets. So I think over time Тиймээс цаг хугацааны явцад энэ нь нэлээд сонирхолтой хөрөнгө оруулалт болно гэж бодож байна. being looked at from different. Энэ хөрөнгө оруулалтын боломжийг олон улсын түншүүдч аль хэдийнэ сонирхоод I would эхэлсэн. also say that moving some of your foreign Түнчлэн гадаадын зах зээлүүд рүү гаргаж байгаа мөнгөнийхөө тодорхой хэсгийг эх орондоо эргүүл авчрах хэрэгтэй гэж хэлмээр байна. Ийм төрлийн зардлыг дотооддоо авч үлдэхийн тулд эрүүл мэнд, боловсролын салбарт илүү их хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. to ensure that more of those types of spends. Одоогийн байдлаар эдгээр салбар бага зэрэг алдагдaltaй гадаадын орнууд руу маш их зардал гаргаж байна. A lot of spend overseas for those sectors. So I think that those two sectors are areas that most countries want to. Тиймээс эрүүл мэнд болон боловсрол бол ихэнх улс орнуудын хувьд гадагшаа алдахаас илүүтэй дотооддоо санхүүжилтөд хадгалах боломжтой салбар гэж бодож байна. Services overseas. So yeah. I see. So you just mentioned the Та газрын ховор элемент гэж хэллээ. Монгол улсын үед бүс нутгийн бусад улсуудтай харьцуулахад энэ чиглэлд ямар өрсөлдөх давуу талтай гэж харж байна вэ? Yeah, I would say first of all a desire to really grow your mining industry. Тиймээ юун түрүүнд уул уурхайн салбараа хөгжүүлэх хүсэл эрмэлзэл үнэхээр их байгаа нь давуу тал гэдгийг хэлмээр байна. Though there's a lot of enthusiasm and understanding. Уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд мэдээж сорилтууд тулгарна. Гэтэ эдийн засгийн өсөлтөд энэ салбар чухал ач холбогдолтой гэдгийг ойлгож урам зоригтой байгаа нь сайн хэрэг. Хэдхэн хоногийн өмнө би нэг статистик олж уншсан. Үүнд Монгол улсын уул уурхайн салбар мэдэгдэхүйц өсөх хандлагатай байгаа ч энэ нь нийт дотоодын нийт бүтээгдэхүүний багахан хувийг бүрдүүлж магадгүй гэсэн байсан. Маш сонирхолтой дүгнэлт байна гэж бодож байлаа. Гэхдээ дахин хэлэхэд хүсэл эрмэлзлэлтэй байгаа нь сайн зүйл. Хоёрдугаарт уул уурхайн салбарт газрын хор элемент зэрэг түүхийдүүдийг олборлох, боловсруулахад нэлээд төвөгтэй байдаг. Тиймээс би залуу боловсролтой ажиллах хүч байгаа нь давуу тал гэж бодож байна. Монгол улс англи хэлийг аль бие усны хоёр дахь хэлээ болгоход анхаарч байгаа. Энэ нь зах зээлийн тухай болон эрхий боловсрол эзэмших олон боломжийг нээж өгч байгаа гэж бодож байна. Тиймээс эдгээр хүчин зүйлсийн нөлөөгөөр салбарын хөгжлийг хурдасгах боломжтой. Монгол улсын хувьд ашиглаж болох хэд хэдэн давуу тал байгаа гэж бодож байна. So in terms of challenges, you just mentioned challenges. So what Сорилтуудын тухайд Монголд үйл ажиллагаа явуулж буй Австралийн компаниуд болон магадгүй бусад компаниудад тулгарч буй гол бэрхшээл эрсдэл юу байна вэ? Тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх хэрэгтэй гэж харж байгаа вэ? Yeah, if we just continue touching on rare earth. Тиймээ өргөжлүүлээд газрын хор элементийн тухай ярихад маш олон химийн бодис боловсруулалт хийх мэдлэг шаарддаг учраас маш нарийн төвөгтэй үйл явц. Хэрвээ зөв хийж чадахгүй бол байгаль орчинд очруулах хохирол нь нэлээд өндөр байдаг. Has wrestled with historically in the mining industry. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд байгаль орчинд хохирол учруулсан тохиолдлууд өмнө нь гарч байсан тул түүхэндээ Монголын уул уурхайн салбар нэлээд маргаан дагуулж байсан. Олборлолтод дууссан уурхаануудыг зохих ёсоор хааж нөхөн сэргээх арга хэмжээ авахгүйгээр орхих тохиолдлууд гарч байсан. Энэ утгаараа тэдний ойр орчимд уул уурхайн үйл ажиллагааг тэдний ойролцоо явуулахад нийгмийн бүлгүүд үүнийг таагүй хүлээн авдаг. Учир нь тухайн уул уурхайн компани хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж байгаа хэсгэд эргэлзэж эхэлдэг. Хамгийн түрүүнд орон нутагт ажлын байр, боловсрол олгох, дэд бүтцийг бий болгох хэрэгтэй.
Уурхай хэзээ нэгэн цагт хаагдах үед эдийн засаг хүчтэй хөгжихийн зэрэгцээ байгаль орчинд сөрөг муу нөлөө үзүүлээгүй байх ёстой. Хариуцлагатай уул уурхай гэдэг зүйлийг хүмүүс асар ихээр сонирхож байна. Зөв замдаа ороод явж байгаа гэж харж байгаа. Within the mining community. So I think we're heading in the right direction. Гэхдээ бид энэ талаарх ойлголтыг илүү тодорхой болгох хэрэгтэй. Ингэснээр нийгмийн бүлгүүд энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийхийг эрмэлзснээр уул уурхайн салбараа дэмжих боломж нь бүрдэх юм. So Mongolia has just recently started offering mining license. Сүүлийн жилүүдэд олголтон зогсоод байсан хайгуулын тусгай зөвшөөрлийг нэмэгдүүлэхээ мэдгдсэн. Энэ нь уул уурхайн салбарын хөгжилд хэр түлхэж болно гэж харж байна вэ? Yeah, absolutely. You know, the pipeline for development of mines can take a long time. Тэгэлгүй яах вэ? Уул уурхайн төслүүдийг хэрэгжүүлэхэд цаг хугацаа орно. Хэдхэн хоногийн өмнө хамтран ажилладаг хүнтэйгээ ярилцаж байх зураа оюу толгой төсөл 2000-аад оны ихээр эхэлж байсныг сонсоод ихээхэн гайхсан. Almost 20 years later. So 20 жил өнгөрсөн ч оюу толгойн гүний уурхайн үйл ажиллагаа бүрэн хүчин чалаараа ажиллаж эхлэегүй л байна. It's critical to bringing on that asset and bringing on that value as soon as possible. Тэгэхээр хайгуулын тусгай зөвшөөрлөө аль болох хурдан болгож нөөцөө тогтоох хэрэгтэй. Ингэснээр үн цэнийг аль болох хурдан хүртэх боломжтой болно. I would hope that Mongolia, accelerates that situation. Дэлхийн жишгээс харуула хайгуулын тусгай зөвшөөрлөө авч нөөцөө гарган авахд ойролцоогоор 10 жил шаардагдаж байна. Тиймээс энэ үйл явцыг Монгол улс хурдасгах шаардлагатай. Хайгуулын тусгай зөвшөөрөл гацж, нөөц илрүүлэлт, саарах тусам хөрөнгө оруулалтыг хойш татаж, эдийн засгийн өсөлт боломжийг бууруулна. Яг л дамжуулах хоолойтой адил. Жишээлбэл 100 тусгай зөвшөөрлийн ердөө нэг нь уул уурхайн салбарт үр өгөөж өгч магадгүй. Тэгэхээр аль болох их хайгуулын зөвшөөрөл олгосноор түүнээс хүртэх өгөөж нь төдий чинээ их л байна гэсэн үг. A small number of actual mines that generate good value. So the more you do that, the more you understand the. Ингэснээр их хэмжээний гадаадын хөрөнгө оруулалт татаж, ухаалаг, оновчтой шийдвэр гаргахад түлхэж олно. Ойлголоо. Тэгэхээр Монголд Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй цөөн хэдэн уул уурхайн компани байдаг. Та эдгээр компаниудын төлөөлөлтөд уулзаж амжсан уу? Уулзсан бол Монголын хөрөнгө оруулалтын боломжууд болон орчны тал дээр ямар байр суурь илэрхийлж байна вэ? Yeah, absolutely. I obviously representing. Тэгэлгүй яах вэ? Би өнөөдөр энд Австралийн уул уурхайн салбарыг төлөөлөн ирсэн. Австралийн уул уурхайн салбар Монголын уул уурхайн салбараас хавьгүй том. Mining industry in Mongolia. Монголд Австралийн уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулж, өөрсдийн туршлага, мэдлэгээ хуваалцаж байгаа нь үнэхээр сайшаалтай. Миний хувьд эдгээр компанитай тогтмол харилцаа холбоотой байдаг. Тэд Монголын уул уурхайн салбарт ирэхэд эерэг хандлагатай байгаа нь сайн хэрэг. Мөн тэд цаг зав, хөдөлмөр, мэргэжлийн туршлагаараа хөрөнгө оруулж, Монголын уул уурхайн салбарыг хөгжүүлэх хүсэлтэй байгаа. Гэтэ санхүү бизнесийн орчинд болоод илүү өргөн хүрээний бүтцийн асуудлуудын тал дээр тэдний хувьд бага зэрэг санаа зовсон хിവэрэ байна. Хууль эрх зүйн бүтцийн зохицуулалтын орчны тухай тодорхойгүй байдалд санаа зовж байгааг ярьж байсан. Гэхдээ цаг хугацааны явцад сайжирна гэж найдаж байгаа. Мөн улс төрийн орчинд тогтвортой таамаглаж болох эрх зүйн зохицуулалт тун чухал гэдгийг компаниудын зүгээс хүлээн зөвшөөрдөг. Тэгж байж уурхайтайгаа холбогдох, бизнесийн таамаглаж болох үз шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлж өгнө. Хинч гэнтийн төлбөрийн нэхэмжлэл хүлээн авахыг хүсэхгүй. Гэхдээ заримдаа энэ зүйл тохиолдож л байдаг. Монголд ч ийм явдал гарч байсан. Зарлаа тооцоолж чадахгүй байх нь хүмүүсийг дарамтад оруулдаг гэхүү дээ. Та ирээдүйн трендийг хэрхэн харж байна вэ? 10-20 жилийн дараах Монгол улсын ирээдүй магадгүй ямар байх боломжтой гэж харж байна? Yeah, well it's we're talking about this at a time where the coal. Тэгэхээр бид бүхэн одоохондоо бол нүүрсний үн буурч байгаа. Хил дээр бөөгнөрсөн нүүрсний нөөцийн тухай гэдэл ярьж байгаа. Богино хугацаанд бүх хүнийг бага зэрэг сандаргаж байна. Мэдээж дотоодын нийт бүтээгдэхүүн уул уурхайн салбарын нүүрс талаас ихээхэн хамааралтай байна.
Гэтэ надад бүхний анхаарлыг татаж байгаа төслүүд таалагдж байна. Алт, зис болон бусад төрөл бүрийн аншигт малтмлын төслүүд байна. Газрын хуур элементийг бас ихээр сонирхож байгаа. Уул уурхайн салбарыг төрөлжүүлэх нь чухал гэж харж байна. Дэлхийн нийтээр нүүрсний цахилгаан станцаас татгалзах, коксч нүүрс болон ган үйлдвэрлэлээс шилжихийг хүсэж байгаа. Энэ үед уул уурхайн салбарын төрөлжилт зайлшгүй шаардлагатай. Энэ тренд аль хэдийнэ эхэлсэн. Бидний олгож байгаа уул уурхайн лицензүүд нүүрстэй ямар нэгэн байдлаар холбогдлохгүй, харин бусад ашигт малтмалтай холбоотой байгаасаа гэж найдаж байна. Ингэснээр танаа уул уурхайн салбар эх 10 жилийн хугацаанд илүү төрөлжиж, макро эдийн засгийн өөрчлөлт болон дотоодын түүхийн эдийн үнийн хэлбэлцлээс хамгаалагдах боломжтой болно. Өнгөрсөн 4 жилийг эргээд харахад олон хилцүүлэг өрнөж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хүсэл эрмэлзэл өндөр байгааг ажигласан. Энэ нь уул уурхай дэд бүтэц, бүс нутгийн хөгжил, хөдөө аж ахуй гэх мэт бүх салбарт хамаатай зүйл. Хөрөнгө оруулалтын орчин аажмаар доктортойгоор эерэг чиглэл төгжиж байгаа нь анзаарагдж байна. Одоо дараагийн чухал алхам нь засгийн газар бүтцийн өөрчлөлт хийж хөрөнгө оруулагчдыг хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх явдал гэж бодож байна. Энийг хэлж байгаа шалтгаан нь энэ бол Монголд хүмүүсийн санааг баг зэрэг зовоосон асуудал гэж бодож байна. Яагаад бид гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах ёстой гэж. Бидэнд өөрсдийн иргэдэд хамгаалах боломжийг нэмэгдүүлэх тал дээр хийх ажил их байгаа шүү дээ гэж боддог хүмүүс ч байгаа. Харин гадаадын хөрөнгө оруулалт бол хамтын ажиллагаа. Бид хөрөнгө оруулалтын холбоогоор дамжуулан түншлэл бий болгохыг эрмэлздэг. Түншлийн харилцаа тогтоох нь эргээд инновац, техникийн хүчин чадал, түнчлэн манлайллын дэмжлэгийг авчирдаг. Энэ бүх хүчин зүйлс нэгдснээр эдийн засгийн илүү сайн үр дүнд хүрэхээс гадна явандаа илүү бэлтгэгдсэн, хөгжсөн эдийн засгийг бүрдүүлэхэд тусалдаг.